За тэмцээн эхлэхэд 2 минутын хугацаа үлдсэн байна. Сүүлийн 10 секунд хамтаа хоолно. За тэмцээн эхлэхэд минут үлдсэн байна. Очоо секунд үлдлээ. Аруу секунд. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Амжилт хүсье. Баг давирчдад амжилт хүсье. За энэ удаагийн 45 км холын зай уралдаанд нийт 66 тамирчин бүртгүүлсэн байна. За тамирчид Бөөн групп үүссэн. За эндээс бол тамирчид бол нэлээд тасрах орлогыг хийсэн, нэлээд өндөр хурд гаргаж байгаа харагдаж байна. За баг зэрэг зай авах гэдэг юм удаа. За энэ бол Бөөн групп. За энэ удаагийн 45 км-ийн холын зай хөрөлд Арабын замд зохион байгуулагдаж байгаа. За одоогийн байдлаар тэмцээнийг энэ бол тамирчид бол урд хойноос салхи авалцаад явж байгаа болохоор хэн яг тодорхойгүй байгаад байна. За өнөөдрийн тэмцээн бол 45 км-ийн уралдаан болох учиртай тэмцээн эхлээд километр замыг явж байна. Одоогийн байдлаар бол тамирчид Бөөн групп явж байна. Мэдээж өнөөдөр холын зай уралдаан учраас тамирчид өчтөрийн тэмцээн шиг атаклах тасрах орлогыг бол хийхгүй. Групп бол одоогийн байдлаар бөөнөрөө сайхан жиг темптэй явж байна. За толгойн группт бол 10 гаруй тамирчин. Ер нь бол одоогийн байдлаар групп бол маш тайван 1 кг оногдох хүч 3.6 та ансан байдалтай хин уршаа гарах нь гэсэн ажиглалтын байдалтай ер нь бол явж байна. Мэдээч одоо жинхэнэ уралдаан бол энэ талаас илүү сүүлийн 20 км юм уу сүүлийн 10 км-т уралдах болов гэж харж байна. За өнөөдөр бол ерөнхийдөө тамирчид их тайван байна. Магадгүй авраг болор эрднийг хүмүүс бас харж уралдаж байгаа бах гэж бодож байна. Болор эрдэнэ энэ группийн бужигнаан бол болор эрднээс ихтэй байх өндөр магадлалтай. За өнөөдөр бол дор үрнэ тамирчид өөрийн гэсэн тактикаа боловсруулж оруулж ирж уралдаж байгаа бах.
За одоогийн байдлаар бол групп бол маш тайван тогтвон тэмцээнийг үргэлжлүүлж байна. За төгөлдөр өнөөдөр ямар тамирчид төрүүлэх бол элит болон мастер сонирхогч эмэгтэйчүүд гэдэг ерөнхийдөө үндсэн 4 англи байгаа шүү дээ. За энэ англи дотор чи өөр юм үзлүүдэд хэлэхэд саналаа хэлэхэд ямар тамирчид төрүүлэх болоо гэж бодож байна. За элит англиас бол мэдээж хэрэг болор эрдэнэ номер 1 бол мэдээж тэргүүлнэ гэсэн бодолтой байна. За ер нь бол өрсөлдөөн болвол болор эрдэнэ бэлгүүн жаргал Наранхуу Батбаатар за Хувлаа клубын бэлгүүн гэсэн энэ эдгээр тамирчдын хооронд ер нь явагдах болов уу гэж би бол За хэлж дуусаагүй бодлоо болор эрдэнэ тоглохоо явлаа. Араас нь Catco Racing Team-ийн Батбаатар нэг багийн 2 хүн. За Наранхуу мэдээж 3 дээр хамгаалж уралдаж байна. За мэдээж хэрэг өчигдрийн тэмцээн дээр ярьсан. Энэ болор эрдэнэ маань онцлог бол ганцаарч цуваа гараатай уралдаанд мэрэгсэн тамирчин учраас урагшаа ингээд зай ахуулаад алдчих юм бол хойноос нөхөд бол маш хэцүү. Өчигдөр бол 22 км замд бол 2 дугаар группээс 30 секундын зай авч орсон байгаа. Тэгээ одоо энэ 45 км-ийн уралдаанд бол болж өгвөл яг уралдааны явцад бол энэ ганцаарч цуваа гараатай уралдаантай энэ жигд явууртай жигэр өндөр темптэй ажиллаж чаддаг ийм тамирчдыг бол аль бол гаргахгүй ингээ хоорондоо отолцох маягтай явах юм бол да. Ер нь бол өчигдөр мэдээж хэрэг болор эрдэнэ бол илүү их гэж бол 400 ваттаас буулгахгүй урагшаа довтлогоо хийсээр хагаад ер нь бол тасралтыг үүсгэсэн. Одоогийн байдлаар бол бөөн групп бол за нэг толгойн группт бол нэг 6 орчим тамирчин. За ер нь бол бөөн групп явж байгаа юм байна. Нэлээд олон хүмүүс явж байгаа юм байна. Энэ дотор бол мэдээж хэрэг элитийн лидер тамирчид байна. За мастер английн тамирчид харагдаж байна. За энэ манай английн тамирч харагдаж байгаа шиг байна. Тийм. Мастер 40-с 49 насны англид одоо Монгол ноёрхож байгаа ижил мөрөн харагдаж байна. За мөн аз жаргал харагдаж байна. За энэ группт өшөө өсвөрийн тамирчид мөн харагдаж байна. За өчигдөр бол талын уралдаан спринтүүдэд зориулсан уралдаан байсан. Өчигдрийн маш сонирхолтой спринт болсон асуудал бол Батбаатар Catco Racing Team-ийн тамирчин Батбаатар болон Алдар спорт хорооны тамирчин Наранхуу нарын дунд маш өрсөлдөөнтэй спринт хүрэл медалийн төлөө өрсөлдөөн болсон. За дахиад довтлохоо болор эрдэнэ зүгээс ихэлсэн. Болор эрдэнэс дахиад довтлож байна. За та бүхэн дэлгэснээр баруун дээд болонд харж байгаа бол болор эрдэнийн үзүүлэлтийг харж байгаа бол 1 кг оногдох хүч нь 7.3-ыг гаргаж байна. Энэ бас маш өндөр үзүүлэлт. За та бүхэн харж байгаа бол 585 ваттыг одоо энэ довтлогоо урагшаа хийж байна. 500 ваттыг гаргаж яах гэдэг маань энэ бол маш өндөр үзүүлэлт. За хойноос нь өсвөрийн Төв аймгийн өсвөрийн тамирчин Төгөлдөр. За Наранхуугийн хувьд бол энэ тал зам бас мэдээч давуу тал байгаа. За Наранхуу тасралтгүй довтлогоо хийж байна. За ер нь бол бужигнаад ихэлсэн гэж хэлэхэд бол болж байна. Ер нь бол болор эрдэнэ бол үндсэн тактикаа бол хэрэглээд. Ер нь бол зам нэлээд эртнээс довтлогоо хийж. За гараа гарснаас хойш 4.4 км замыг туулж байгаа юм байна. За хойноос нь Алдар спорт хорооны Наранхуу 46 км цагийн хурдтай хойноос нэгж байна болор эрдэнэийг. За хойно бол болор эрдэнэ ард бол 3 тамирчин ойролцоогоор 1 секундын алдагдaltaй хойно явж байгаа юм байна. За энэ 3 тамирчин маань өшөө шахаж очихгүй бол манай болор эрдэнэ давуу тал яг баг зэргийн зай авчих юм бол яг тэр темпэ бариулаад урагшаа довтлогоо ганцаараа явчихдаг юм онцлогтой. За энэ ягаан өмсгөлтэй энэ Алдар спорт хорооны тамирчин Наранхуу байна. Бишээ Батбаатар байна. Энэ Catco Racing Team-ийн тамирчин Батбаатар. За Батбаатар ямар ч гэсэн болор эрдэнэ дээр яваад очичлоо. Болор эрдэнэ маань хувьд бол цагаан өмсгөлтэй. За одоогийн байдлаар 2 дугаар байрал дээр явж байна. За нэг 4 тамирчин толгойн групп, түүний араас 1 тамирчин, тэгээд 2 тамирчин явж байна. За 5 секундын алдагдaltaй мастер английн тамирчид явж байгаа юм байна. За ерөнхийдөө групп бас тайвшраад болно те. Араас нь тамирчид нөхөж орж ирж байгаа харагдаж байна. За ерөнхийдөө 5 км яваад асуудал ер нь бол шийдэгдэх гээд байна уу та гэж харагдаж байна. Энэ нь бол одоо энэ ойрын холдог байгаа үед бол тамирчид бол маш нягт үзэхгүй бол ингээл холдох тусмаа зайна алдагдал нь улам ихсэх магадaltaй. За энд жижиг төгөлдөр буюу басангийн төгөлдөр харагдаж байна. За одоо энэ зайн дээр бол зөвлөхөд бол очихгүй бол үлдэндээ төгөлдрөө урагшаага очоод за хэлэхэд
очоод наалдах хэрэгтэй, салхинд суух хэрэгтэй 5 м дотор. Энд үлдвэл тэгэл тэмцээн дууслаа гэсэн үг. За тамирчин бол сая 400 баатыг сая гаргаж байна. За ямар ч байсан уртлын тамирчин дээр очих хэрэгтэй. За элит ангиллын тамирчин энэ групп бол тамирчтай бүгд хойш гүйлгээд харъятай байлаа. Нийт 66 тамирчин гараанаас гарсан. За өнөөдрийн хувьд бол яг техникийн саатал гараагүй байна. Энэ тэмцээнд бол нийт 66 тамирчин бүртгүүлсэн 100% бүгд гараанаас гаржээ. Өчигдөр харамсалтай нь 10 тамирчин холболтын асуудлаас болж харамсалтайгаар замаа дуусгах чадаагүй. Энэ удаа бол бүх холболт бүх юм асуудалгүй. Ямар нэгэн техникийн саатал байхгүй бүх тамирчин 100% гараанаас гарсан байна. За 20-оос хойш тамирчдаа бүгдээ очие. За Шилийн богд клубын тамирчин Өсгөрөөд бай. Түүнтэй хамт Намсраажов. За Шилийн богдын 2 тамирчин 22 секундын ард. 6 тамирчин явж байна. Энд бол 6 тамирчин групп үүсгэн явж байгаа гэж байна. За дахиад хоошоогоо хойтлын тамирчдаар очие. Энэ хойтлын гэж ярьж байгаа боловч энэ 4 насны ангиллын тамирчид бас нэгэн зэрэг гараас гарсан байгаа. Саяны урд өрөөгөө бол ерөнхийдөө элит ангиллын тамирчид бол дундуур хэсгээр өсвөрийн тамирчид, мастер ангиллын тамирчид, за хойтлсгөр эмэгтэйчүүд ангилд дурлаж байгаа тамирчид бол явж байгаа учиртай. За хойшлоод эмэгтэй тамирчдыг үзүүлэлтийг харъя дөхөө. За хойшлын бүгдээрээ. За Батуян уулын дугаа клубын тамирчин Батуян. Одоо энэ дээр бол Батуян гүрийгээ тэр уртлын тамирчин дээр очих юм хэрэгтэй гаан хоёрыг дээр өвд Монголын тамирчин гаан хоёрыг дээр. Наад гаан хоёроос ерөөсөө салж болохгүй. За салуул тэгээд салхинд сууж чадахгүй тэгээд үлдэх учиртай. За гаан хоёрч гэсэн дээр зогтож явах шиг байна. За ерөнхийдөө сонирхолтой английн тамирчид бол бөөн группээрээ тогтсон маягтай явж байна. Нэг нэгээрээ сугаад уртлын жижиг хэмжээний тасралтан дээр нэг нэгээрээ очсон явж байна. За тэгээд эцнээ хаш эрдэнэ дугуйтай сэдэн клубын тамирчин хаш эрдэнэ. За одоо хаш эрдэнэ үед уртлын тамирчдаас очих хэрэгтэй байна. Ерөөсөө нэг секунд 2 секундын хойно ингээд үлдэх гээд байвал ерөнхийдөө үлдчихдэг байгаа. Тэгэхээр ер нь тал замын бас нэг онцлог наад уруу газар дээр очиж салхинд суугаад явал энэ бол өрсөлдөөн гарах учиртай. За уршаа довтлож байна. За уршаа довтлогоо орж ирж байна. За ямар ч гэсэн довтлогоо очоод уртлын 3 дээрээ болон уртлын 1 дээрээ хамтраад очих хэрэгтэй. За өсвөрийн хүүхдүүд гэсэндээ маш идэвхтэй уралдах хэрэгтэй. За би тэд ороод хөвчтэй гэсэн юм байхгүй. Эндээс нэг сургамж авч өөрийгөө бас 100% дайчлах ажиллагаа. Ер нь бол ундаг дугуй сэтгэл зүй маш их нөлөөтэй байдаг. Үлдлээ гэж бодвол өсвөрийн тамирчтай хувьд хэлэхэд бол таны зөв үлдэнэ. Уршилна гэж бодвол мөн л таны зөв бас л уршилна. За тэгэхээр ер нь бол сэтгэл зүй гэдэг бол бид нар бас ундаг дугуйн төрөл маань бол сэтгэл зүй маш нөлөөтэй. Бэлтгэл сургалтаас гадна сэтгэл зүй, техник хангамж гэдэг. За манай энд тамирчдад ямарваа нэгэн байдлаар техникийн асуудал гарах юм уу? Ийм байвал гараа өргөж шүүгчлэл мэдэгдэн шүү. Тэгэхгүй ямарваа нэгэн байдлаар шууд дураараа тэр клубын дасгалжуулагч болон туслах тамирчид юуроос явж очихгүй шүү. Тийм учраас ямарваа нэгэн асуудал гарч байгаа бол шууд энэ хяналтын шүүгчнэрт гараа өргөж мэдэгдээд тэгээд тусалцаа авах бүрэн боломжтой шүү. За 800 гаруй километрийн холоос ирж уралдаж байгаа Хөвсгөл аймгийн өсвөрийн тамирчин Өсгөөер харагдаж байна. Харцаг клубын тамирчин. За 7.2-тай уршаага нэлээд хийж уртлын тэр 20 секундын дээр ерөнхийдөө очих хэрэгтэй. За Өсгөөөрөд 328 ватт гаргачихсан. Одоогийн байдлаар хөлийн эргүүлэлт 100-тай өсвөрийн тамирчдын хувьд бол ерөнхийдөө иймэрхүү уралдаанд бол 100-аас дээш 100-аас 110 хооронд кайденстэй эргүүлэл ерөнхийдөө их дайжгүй. Ер нь бол кайденс өндөр эргүүлж яж бол ерөнхийдөө цаашаа уралдах боломжтой. За тэгээ мөн өсвөрийн тамирчид бас тэр эргүүлтэн дээр анхаарна үзье. За хоошоо явцгаая. За дэлгэцнээ хоршоол клубын тамирчин Инхот. Энэ удаагийн тэмцээний хамгийн анхаарал тамирчин 2024 оны Аз ТV-ийн мастер английн уралдааны хошин авраг олон улсын хэмжээний мастер Инхот ахта баяр хүргье. За энэ удаагийн тэмцээнд Инхот хамгийн
Ахмад тамирчнаар оролцож байгаа бол сонирхолтой статистик дуулгахад хамгийн залуу тамирчин энэ сая 15 өрсөн Хурд Эрдэнэ дундуур клубын тамирчин Амирлан хамгийн залуу тамирчнаар оролцож байна. За энэ хоёр ч гэсэндээ мөн нэг групп дотор явж байгаа юм байна. Хамгийн Ахмад хамгийн залуу хоёр нэг групп үүсгэсэн явж байна. Баяр хүргэе. За хойшлын групп бас мөн групп үүсгэсэн Уулын дугуй аял клубын тамирчин Бат 2. За уулын дугуй клуб маань бол ерөнхийдөө уулын дугуй ундаг байсан бол энэ жилээс эхлээд виртуал ундаг дугуйн төрөлд маш олноороо орж ирж роудын төрөлд хүч үүсгэх болсон бас баяртай байна. За зааланд бол уулын дугуй аяллынхан маш сайхан жерсигээр жигдэрсэн нэг баг гэдэг нь бол харагдаж байна. Энэ жилийн 2026 Монголын спортын наадамд бол виртуал дугуйн төрөлд бол 15 оролцож байгаа гэсэн тоон статистик үзүүлж байсан. За уулын дугуй аяллынхандаа бас баяр хүргье. За тэмцээн эхлээд 8.2 км-ийн замыг аль хэдийнэ туулсан байна. За хоошоогоо сүрийн эмэгтэй английн тамирчид буюу Төв аймгийн Төв ургац клубын тамирчин Нандин Эрдэнэ дэлгэцний харагдаж байна. Одоогийн байдлаар 153, 190. За ерөнхийдөө их тайван л явж байгаа харагдаад байх шиг байна. Тоон статистик үзүүлэхэд. За магадгүй 2-3 тамирчид нүүрээс нь хол байгаа болов гэж бодож байна. За түүний ард дээр Амин Эрдэнэ спорт сургуулийн За энэ Шилийн богд клубын тамирчин Эрдэнэ очрын хойгоор явж байгаа юм. Яасан бол техникийн саад гарсан болоо нэлээд хойгоор явж байгаа харагдаж байна. За уршилж байгаа хаа. Энэ техникийн саад гарсан толбол саасан уу яасан. За уулын дугуйн клубын тамирчин Янжин лам дэлгэцний харагдаж байна. Одоогийн байдлаар эмэгтэйчүүд ангилд уян сайн нэгдүгээр хайранд явж байгаа бол Янжин лам хоёрт явж байгаа бол урьдчилсан мэдээ харагдаж байна. За ер нь бол сонирхчтой эмэгтэй английн тамирчид хоорондоо бол маш ойрхон явсан байна шүү дээ. Хооронд бол маш ойрхон явсан байна. Хоорондын зай бол ерөөсөө бүгдээрээ минут дотор байгаа юм байна. Нэг 40 хэдэн секундын алдагдaltaй 30 хэдэн секунд, 20 хэдэн секунд гэсэн янз янзын юм байгаа юм байна. Тэгэхээр ер нь одоогийн байдлаар бол эмэгтэйчүүдийн хооронд маш ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа юм байна. Гараад үндсэндээ 8.0 тэргүүлэгчүүд 8.7 км замыг туулсан яваа юм байна. Одоо Наран Жаргал Хулан хоёр бол хоёулаа 3 дугаар байран дээр явж байгаа юм байна шүү дээ. 3-ын төлөө үзэж гинүү гэж харагдаж байна. За 4 дугаар байр, 5 дугаар байрын тамирчид бол Уран чимэг, Эрдэнэ чимэг гэсэн хоёр чимэг нэртэй үсгэж явж байгаа юм байна. За хоёулаа элит английн тамирчид очихоо. За тэмцээнийг тэргүүлж байгаа тамирчид очие. Тэргүүлж байгаа тамирчид маань. За болор Эрдэнэ бол тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа юм байна. За ер нь бол урагшаа тасалт байхгүй, групп бол бөөнөрөө явж байгаа юм байна. Тэмцээнд бол их тэмцээнийг хошуучилж байгаа хоёр тамирчин байгаа юм байна. Category Racing Team-ийн хоёр тамирчин. Олон улсын хэмжээний мастер, болор Эрдэнэ спортын мастер Батбаатар нар тэмцээнийг тэргүүлж байгаа юм байна. Яг адил цагтай. За мөн мастер англид өрсөлдөж байгаа Цэдиш манай найзад клубын тамирчин бас мөн толгойн групп яваа байна. За тэрний ард дээр 12 секундын алдагдaltaй Алдар спорт хорооны тамирчин Бэлгүүн Жаргал 5 дугаар байранд Хувлагаан клубын тамирчин Халиу бол явж байна. За энэ манай найзууд клубын тамирчин Цэдишэд бол бас их
дурдахгүй байхын онцгой сайхан амжилтыг үзүүлж байгаа харагдаж байна. Иргэдүүдтэйгээ толгой игнэнд бүр тэмцээний тэргүүлцэн явж байна. Энэ жил бэлтгэл сургуульд маш сайн байгаа юм уу гэж харагдаж байна. За одоогийн байдлаар бол тэмцээнийг тэргүүлэгч байр суурьтай явж байгаа юм байна. Түүний ар дээр Батбаатар, Болор Эрдэнэ 13 минутын ар дээр Билгүүн Жаргал. За одоо дэлгэцний харж байгаа энэ цэгэр өмсгөлтэй нь бол Цэдийн иш юм байна. Ягаан өмсгөлтэй нь Батбаатар. Цагаан өмсгөлтэй нь Болор Эрдэнээр ингээд тэмцээнийг тэргүүлж байна. 4-р байрнаас 12 секундын зайтай 10 секундын За Болор Эрдэнэ зүгээс дахиад давталгаа орж ирлээ. За олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ давталгаа. За та бүхэн бас яг бодитоор харж байгаа бол Болор Эрдэнэ яг давталгаа яаж явж байгааг та харж байна. Яг дугуунаас яг босч ийж байгаа. Бас эндээс нэлээд өндөр хүч гаргаж байна. 450 ваттыг гаргаж байна. Хөлний эргүүлэлт бол 85. Зүрхний зохилт бол 185-тай зогсож байгаа юм. Тэгэхээр энэ тамирчны маань хувьд бол 100% ажиллагаа орж ирж байна. За олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ хувьд 100% ажиллагаа хийж урагшаа давталгаа хийж байна. Тэрний ар дээр Цэдийн иш бол бас яг урагш нь явуулахгүй гэдэг байдлаар бас нэлээд өндөр үзүүлэлт гаргаж байгаа юм. Цэдийн иш бол 50 км/цагийн урдыг барьсан. Хойноос нь залгаад очлоо. Ямар ч байсан Болор Эрдэнэг бол урагш нь явуулахгүй гэж байгаа юм байна. За энэ хоёр тамирчны хооронд бол маш сонирхолтой өрсөлдөөн гарч. За урагшаа нүрлүү Цэдийн иш урагшаа ороод ирлээ. Араас нь Батбаатар. За энэ Цэдийн иш Батбаатарын үед бол өнөөдөр маш зөв тактик барьж штэ. Ерөөсөө өндөр темпэнд энэ групп юм өндөр темп гаргад атак юм доктораа гарах болгонд бол группийн ерөнхий темп бол мэдгэдэггүй сайжирч арын тамирчдаас бол их зай авдаг байгаа. Эндээс харж байгаа бол энэ 4-р байранд явж байсан Билгүүн Жаргал сая 10 секундын алдагдaltaй байсан бол энэ саяны Болор Эрдэнэ довтлогоноос хойш бол 25 секундын алдагдaltaй болоод 15 секунд нэмээд алдчихж байна. Тэгэхээр ер нь бол энэ уртлын нүр эхний урд явж байгаа 3 тамирчны өрсөлдөөн бол маш ирүүн. Өрсөлдөөнөөс болж энэ 4-5 дээр явж байгаа тамирчдын хоорондын зай бол нэлээд холдож байгаа харагдаж байна. Одоо энэ байрал дээр бол Билгүүн Жаргалын хувьд бол яг дунд нь ингээд явж байгаа ганцаараа ажиллагаа хийж байгаа болохоор бас их ашиггүй болоод байна шүү дээ. За Билгүүн Жаргалын хувьд магадгүй ямар үед ашигтай байх вэ гэхээр арын тамирчид нийлж орж иж групп үүсгэж орж урагшаага өндөр темптэй групп явуул их ашигтай байхаар харагдаад байна. За энэ гурав үед бол ингээд зүрсэн атак хийгээд ингээд яваад байгаа болохоор за хүний юугаар одоо маш сайн цаг хожиж явж байна. Одоо бол энэ дээр яг эхний 3 тамирч нэг групп болцсон. Билгүүн Жаргалын хувьд бол яг дунд нь байгаа юм байна. Яг 25-24 секундын алдагдaltaй. Билгүүн Жаргалаас хойшоо бас дахиад нэг 27 секундын алдагдaltaй бас ингээ байгаад байгаа учраас Билгүүн Жаргал бол яг тэргүүлэгч 3 тамирчны хойноос ганцаараа нэхэж яваа юм байна. Тэрний ар дээр бол Таштава, Базар Аригчаа гэсэн тамирчид бас яваа юм байна. За мөн ижил мөр ингээд мастер английн тамирчид маань яг 5 6 7 дугаар байран дээр яваа юм байна. Тэгээ мөн Андре тамирчин. За одоо эндээс элит тамирчин халиун болт нар тавж яваа юм байна. Эндээс харахад бол элит англид дурлаж байгаа тамирчид бол 1-2 дугаар айр толгоон группт явж байна. За 3 дээр бол Билгүүн Жаргал явж байна тийм ээ. За магадгүй Билгүүн Жаргалын хувьд урагшаа зүтгэсээр хагаад энэ групп дээр очивол элит английн байр бол тодорхой болчих гээд байна шүү дээ. 1 2 3. За тэгээ энэ 3 санаа нийлээд ажиллавал үндсэндээ бол болчих гээд байна. За хойдлын ангилд бол мастер английн тамирчид бол тэр болгоныг урагшаа явахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл 1-2-ын ангилууд нэг групп дотор явж байгаа учраас. Тэгээ уралдааны тактикийн хувьд бол ийм бас юу байж болох юм л да. Хуулбар. За мэдээж хэрэг толгойн группт байгаа 3 тамирчин бол мэдээж хэрэг. За одоо эндээс Болор Эрдэнэ дахиад довтлогоо илээ. Болор Эрдэнэ 620 ватт, 600, 700 ваттыг баг бэр 750 ватт. Яа. 1 кг доногдох хүч 10. Яа. Энэ Болор Эрдэнэ маш хүчтэй довтлогоо орж ирлээ. Араас нь Цэдийн иш Батбаатар нар хойноос нь бас залгаж явж байгаа харагдаж байна. За энэ Болор Эрдэнэ довтлогоо нэлээд хүчтэй орж ирлээ. Энэ дээр Батбаатар тэсг болоо да. Батбаатар бол нэлээд зай ахуулаад эхэллээ. За энд бол би ямар азар би өөрөө байгааг хүмүүс гэж бодож байна. Йоо. Сая бол зүгээр ямар зөв машин шиг гарч штэ. Юу 700 ватт. 1 кг доногдох хүч нь 10 гэдэг маань энэ бол зүгээр ойрын зай хурдыг гаргаж. За энэ тасраа явуулчлаа. Яаж ч тасраа явуулчлаа. Энэ ер нь бол спринтийн хүчийг үзүүлж штэ тийм ээ. Ер нь бол спринтийн үзүүлэлт гараа явуулчлаа. Энэ Болор Эрдэнэний хувьд бол ерөөсө 3 удаа хүчтэй довтлогоо хийгээд ганцаараа яваад өглөө. За Цэдийн ишээс 4 секундын зай авлаа. За Цэдийн иш бол Батбаатараас 6 секундын хожоотой яваа юм байна. Ингээд энэ нийтдээ Батбаатар бол үндсэндээ Болор Эрдэнэс 10 секундын алдагт ганц довтлогоо дээр бол ингээд зай ахуулчлаа. Ингээд ер нь бол Болор Эрдэнэ довтлогоог тэсэх юм бол байхгүй юм байна. Баяр үргийн маш сайхан довтлогоог үзүүлж гой сайхан уралдааныг харуулж байна. За Цэдийн ишийн хувьд бол баяртай сайн яваараа гэж хэлээл үлдэж явах шиг байна. Гаргаж байгаа хүчийг харахад ерөнхийдөө одоо энэ 3 тамирч толгойн группт байгаа 3 тамирч одоо ингээд нэг
ганцаараа үлдсэн байгаа учраас хойдлын группд бол баригдах магадлал тун өндөр. Яагаад тэгэхээр хойно нь бол хашир дурслагтай алдар спорт хоорооны тамирчин бэлгүүн жаргал хойноос нь 4-р байранд нэгж чинь. Тэрний ар дээр мастер английн ижил бүрэн ад жаргалнаар хойноос нь бол нэгж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол уралдааны явцад бол хойноос бас энэ хүмүүст бол баригдах магадлал тун өндөр. Тэгэхээр ер нь бол хойноос нэгж байгаа тамирчид бол аль болох ажиллагаагаа идэвхжүүлээд явчих юм бол уртлын групп дээр бас замынхаа 50% рүү бол ороогүй байна. Яг 3-1-ийг бол туулж байгаа юм байна. Тийм учраас өшөө бас хойдлын 7-8 дугаар байранд явж байгаа тамирчид бас боломж байгаа юм байна. Урагшаа эхний 3-д орох. Тийм учраас хамгийн гол нь ажиллагаагаа ерөөсөө орохгүй яг хамтаараа л ерөөсөө цуг ажиллах нь их чухал байгаад байна. Өнөөдрийн уралдаан бол талын уралдаан байгаа учраас бас хэтэрхий бас нөөх нь бол мэдээж цаг хугацаа зайн болол хомсдод орох учиртай тэнцээ явах тусам. За энэ Болор Эрдэнэ ажиллагааг та бүхэн харуулж байгаа бол сая довтлогоо хийхэд бол 1 кг оногдож байгаа хүчин 10 байсан бол одоо 4.6 4.5-ыг бариад яг ингээд өмнөх ингээд явдлаа жигдэлжтэй. Одоо энэ бол Болор Эрдэнэг бол барихад бол тун хэцүү. За 2 дугаар байрны тамирчнаасаа бол энэ чинь үндсэндээ 10 секундын зай авчиж байгаа юм байна шүү дээ, тийм үү? 18 секундын зай авсан байна. 20 секундын зай авчиж байгаа юм байна. Үндсэндээ бол 20 секундын зай маш хурдан. Ерөөсөө 2 км-ийн хооронд бол 20 секундын зай авчлаа шүү дээ үндсэндээ бол. Хоорондын зай бол 200 метрийн алдагдaltaй явсан байна. Цэдэшийн хувьд бол Болор Эрдэнэс 200 метрийн алдагдaltaй. Энэ Цэдэш Батбаатар хоёр бол хоорондоо нэг 2 секундын зөрөөтэй байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ хоёр бол бие биенийгээ араас нөхөд очих бүрэн боломжтой харагдаж байна. За бэлгүүн жаргалын хувьд бол уртлын хоёр тамирчдаас бол 24 секундын 23 секундын алдагдaltaй 4-р байранд явж байна. За бэлгүүн жаргалын хойноос одоо ижил мөрөн базар арагч аз жаргал гэсэн өчигдрийн мастер англид эхний 3 байранд орсон 3 тамирчин бэлгүүн жаргалыг нэхэж явсан байна. Алтман хүрд медальтангууд бол хойноос нэхэж явсан байна. Ойролцоогоор нэг 20 секундын алдагдaltaй. Тэгэхээр энэ бол замынхаа 3-1-ийг туулж байгаа үед бол хойноосоо бол идэвхтэй ажиллах юм бол 4-р байрны тамирчин дээр яваад очих бүрэн боломж харагдаж байна. За дэлгэцнээ Наранхуу харагдаж байна. Наранхууд бол боломж байхгүй байна. Уртлын групп дээр эхний ээлжинд очих хэрэгтэй. 2-р ээлжинд группийг идэвхжүүлж энэ групп бол өнөөхдөө бол өндөр идэвхжих магадaltaй групп харагдаж штэ. Нас насны английн тамирчид бол мастер англид байгаа энэ 3 тамирчны групп хин Наранхуу явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр Наранхуугийн хувьд мастер английн тамирчид болон өсвөрийн английн тамирчдын маш идэвхтэй урагшаа явах бүрэн потенциалтай юм групп төр очиж байгаа юм байна. Энэ группийг идэвхжүүлээд 3 дугаар харин төлөө урагшлахад бол бас болохгүй газар гэхгүй л харагдаж байгаа шиг байна. Тийм байна. Энэ уралд төгсгөл рүүгээ маш сонирхолтой спринтийг яг өчигдрийн уралдаан шиг маш сонирхолтой бас спринт өөр нь бол гарах бүрэн боломжтой харагдаж байгаа юм байна. Тэр тусмаа энэ мастер английн эрэгтэйчүүдийн дунд бол төгсгөлийн бариад бол маш сонирхолтой болох юм байна. За энэ дээр бол ижил мөрөн үү? Базар арагч юу? Ад жаргал уу гэдэг нэг юм хөлбөр бас гарч ирэх юм байна. Энэ дээр бол маш сонирхолтой. За өнөөдөр туйлаа энэ 3 дээр бооцоо тавиул яадаг юм. За энэ дээр тавьчих. За энэ дээр бол мэдээж хэрэг за яг ойрын зайг за энэ спринтэд бол ижил мөрөн бас мэдээж хэрэг энэ бүх зай төрөлтөө бас энэ англиа бас ноёрхож байгаа. Тийм учраас ижил мөрөн бол авна гэж бас үзэх бах. За энэ дотроос бол мэдээж хэрэг аз жаргал бол байнгын эхний 3-аас мотордгоо учраас мэдээж хэрэг бас өхгүй гэж бас оролдох бах. Тэр дундуур нь мэдээж хэрэг базар арагчаа бас өөрөө бас мөчөөгөө өхгүй бас энэ 3-ын дунд бол маш сонирхолтой спринт болонд хэдхэн мөчийн дараа. Тэгэхээр энэ бол энэ 3 бол нэг нэгнээс одоо салахгүй баха. Ер нь бол гол өрсөлдөөн бол энэ мастер английн дунд энэ 3-ын хооронд бол маш сонирхолтой өрсөлдөөн харагдах. За энэ 3-гаа өмсгөлийг ер нь үзчихэдэг хөө. За базар арагчаа ямар цамцтай байна? Базар арагчаагийн өмсгөлийг нэ хараатай. За азаа бол энэ улбар шар цамцтай. Яг энэ одоо яг бодит энэ уудаг клубийнхан яг өмсгөлтэй хижил цамц өмссөн байгаа юм байна. Улбар шар цамц. За базар арагчаа харъя. Базар ижил мөрөн харъя. За ижил мөрөн ямар цамц? За ижил мөрөн маань цагаан өмсгөлтэй байгаа юм байна. За цагаан өмсгөлтэй хар касктай. Энэ байгаа юм байна. За базар арагчаа за энэ эдний гүрэм төшөө яг мастер англид ямар тамирчтай за харъя. За базар арагчаа харъя. За базар арагчаа маань цэгэр өмсгөлтэй байгаа юм байна. За энэ 3 тамирчныг та бүхэн маань тэмцээний төгсгөлд самцсан өмсгөлөөр нь сайн ядгаараа. Энэ 3 тамирчин маань төгсгөлдөр бол маш сонирхолтой спринтийг бас үзүүлэх болов гэж таамаглаж байна. За үндсэндээ 3 дугаар байранд явсан бэлгүүн жаргал дээр арын групп бол түрүүний хэлсэнчлэн потенциалтай групп гэсэн шахаад ороод ирлээ. Энэ
байдал нь бол мэдээж Наранхуд бол ашигтайгаар тусаж байна. Бэлгүүн жаргалын хувьд бол мэдээж ганцаараа маш их ажиллагаа хийгдсэн. Араас нь бол групп 4 секундын ард ороод иржээ. За мөн энэ англид өсвөрийн тамирчлаас явж байгаа харагдаж байна. За дэлгэцний урдаас бэлгүүн жаргал ороод ирлээ. За ямар ч үсэн энэ мастер англи болон энэ элит английн 5 хүний групптэй тамирчид бол ямар ч бэлгүүн жаргал дээр яваад очичлоо. Үндсэндээ бол 3 дугаар групп болж байна. За Болор Эрдэнэ араас бол 2 тамирчин нэхэж яваа. Энд бол Спортын мастер Батбаатар category racing team. За мөн Цэдэн иш нар ингээ хойноос нь 2 дугаар групп болж байгаа бол 3 дугаар группт мастер англид болон элит английн тамирчид 3 дугаар групп бол хойноос нэхэж явна. За одоо энэ группт мөн өсвөрийн английн тамирчид дурдахгүй болохгүй. За өсвөрийн английн өсвөрийн английн тамирчид одоохондоо байхгүй. Энэ төгөлдөр за өсвөрийн английн тамирчдаас 18 насны англид энэ жил уралдах Төв аймгийн тамирчин төгөлдөр бол их хүнд гэмтлээс буцаж ирээд ингээд тэмцээн өнөөдөр ингээд бэлтгэлээ хангаад буцаагаад бэлтгэлдээ орсон байгаа. Одоогийн байдлаар бол нэлээд урдуур өсвөр ангилд бол 1-р хайрыг эзлээд явж байгаа харагдаж байна. За төгөлдөртөө бас амжилт хүсье. Хүнд гэмтлээс бас иргэн ирж энэхүү уралдаан хийж байгаа тамирчин хүний бас төсвөр төвчээрийг харуулж уралд манай ирээдүйд шилдэг тамирчин болох өсвөрийн залуу тамирчдын нэг уралдаж байна. За мөн сонирхолтой английн тамирчин Даштавагуд бол виртуал төрөл дээр маш идэвхтэй уралддаг. Улаанбаатар нийгэмлэг клубын тамирчин өөр роуд засамлын дугуйн уралддаг ийм тамирчин байна. Мэдээж насандаа бас нэг төрүүлсэн явж байгаа харагдаж байна. За Андрийн тамирчин элит английн Шилэн богд клубын тамирчин энэ жил 19 настай Талин болд харагдаж байна. Амдрал орсон. За Наранхуу бэлгүүн жаргал хоёр чинь үндсэндээ нэг групп болчлоо шүү дээ. Тийм байна. Энэ хоёр чинь бол үндсэндээ 3 төлөө медалийн төлөө үзсэн. За энэ дээр нэмэгдээд бэлгүүн жаргал хоёрын хувьд бол 3 төлөө үзгэнэ шүү дээ, тийм үү? Урагшаа бол мэдээж category racing team-ийн 2 тамирчин явж байгаа. Тэргүүн байранд олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ, 2 дугаар байранд спортын мастер Батбаатар, за 3 дугаар байрны төлөө бол Алдар спорт хорооны 2 тамирчин Наранхуу болон бэлгүүн жаргал нар явж байгаа байна. За Наранхуугийн техник садгаас нөө хүчин 0.8 болоод группээс ер нь үлдсэн харагдаж байна. За Наранхуугийн орхиж гин үү яаж ингэж хөдөлгөөн хүч гарахгүй харагдаад байна. Техникийн асуудал гаруй яв. За ингээд эдит английн тамирчин Батбаатар хүслэн их бүрүү ирэхс гэсэн дараа. За хэд толгойн группийн тамирчдэрээ буцаад авчээ. За Батбаатар Цэдэн иш хоёр бол үндсэндээ нэг групп болоод хамт явж байгаа юм байна. За энэ хоёр жоохон итгэвчгүй бол араас бол групп бол нөмрөөд ороод ирэхийг үүсэхгүй 35 секунд улам ойртчих шиг байна. За Болор Эрдэнэ хувьд бол энэ хоёроос 40 секундын урт. За энэ хэрэг групп ойрцногдод Батбаатарт бол их ашиггүй болох учиртай. Тэгэхээр энэ группээ итгэвчүүдэд Батбаатар урагшаа довтлогоо хийж урагшаа болов гэж бодож байна. Болор Эрдэнэ бол урагшаа зайгаа нэлээд авсан байна уу? Одоо бол 38 секундын 2 дугаар группээс 38 секундын зайтай байна. За 2 дугаар групп нь харин 3 дугаар группээс 10 секунд хожигдсан байна гэж би харж байна. Өмнө нь бол яг хуу бэлгүүн жаргал бол 25 секундын алдагдaltaй байсан бол одоо 35 секунд болцсон байна. Тэгэхээр бол ямар ч байсан тодорхой хэмжээнд бол 35 секундын зай гэдэг маань үндсэндээ нэг яг бэлгүүн жаргалын хувьд бол хойд группээ хүлээж байгаа тактикийн уралдаан бас хийж байгааг үгүйсэхгүй байна тийм ээ. Хувьчээс хааж хойдлын групптэйгээ нэгдээд 35 секунд руу хоошоо 10 секунд татаж орж ирээд бас ийм тактик бол байх. За үндсэндээ манай олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ маань замынхаа 50%-ийг туулж байна. 22.6 км замыг туулж байна. За энэ хүний дугуйл хагарахгүй бол өнөөдрийн тэмцээнд бол төрүүлэх нь тодорхой болжээ. За техникийн спорт учраас ундаг дугуй эвдэрнэ гэсэн эрсдэл байдаг. За азар өнөөдөр виртуал дугуй учраас тийм эрсдэл байхгүй юм байна. За энэ хүн бол итгэл төгс 2 дахь хос алтан медаль авахаар өөрчилж байгаа харагдаж байна. За одоо бол Болор Эрдэнэ хувьд бол ер нь бол явдал нь бол нэлээд жигдэрчжээ. Ер нь бол урагшаа та бүхэнд довтлогоо хийхэд бол 1 кг оногдох хүчийг 10 бүхэл гаргаж ирсэн бол одоо бол нэг 4.5, 5.6 тэгээд гаргаж байгаа ватт нь бол 400-аас 430 хооронд гаргаад байгаа юм байна. Тэг ер нь бол
Зүрхний цохилд бол 170 руу ороод ирсэн. Ер нь бол яг өчигдрийг гаргаж ирсэн үзүүлэлтээ бол гаргачлаа. Одоо явдал нь бол ер нь бол нэлээд докторччлаа. Тийм учраас одоо бол болор эрднийг бол барина гэдэг асуудал бол нэлээд хүнд байх болов. За болор эрдний хувьд бол бас энэ тамирчин болгон өөрийн гэсэн биеийн онцлог байдаг. За мэдээч засмал замын эндуранс төрлийн дугуй бол зам дээр уралддаг сахины ачаалал, газар нутгийн ачаалал, эргэлт тойрол, дундад дугуйн бэлэн байдал гэдээ маш олон хүчин зүйл ялгаа шалтгаалдаг бол энэ виртуал дундад дугуйн төрөл нь энэ дугуйн төрөлтөө гаргаж байгаа хүч кайденс механик хэмжигдэхүүнээрээ компьютер дамжуулалт ажилдгаараа гаргаж байгаа хүчийг нь бодитоор хэмждэг боловч бас нэг давуу тал нь юу вэ гэвэл энэ хүчийг тогтмол барьж байгаа тамирчид бол маш их давуу талыг олгоод байгаа. За тэгэхээр бас энэ ундад дугуйн виртуал ундад дугуйн төрлийг бас дараагийн шатанд нь хөгжүүлэхийн тулд дэлхийн аваргууд нь 4 дахь удаагийн дэлхийн аварга сайхан болж өнгөрсөн байгаа. 2025 оны. За 2026 оны виртуал ундад дугуйн бас дэлхийн аварга бас Монгол улсыг төлөөлж виртуал дугуйн баг тамирчдыг дэлхийн оролцоос хичээлэхэд бол манай Монголоос бол ерөнхий үзүүлэлтээр бол дэлхийн жишг төгсөн үзүүлэлтийг үзүүлээд уралцгааж байна. За бусад насны английнхаа тамирчид руу очие тийм ээ. За ямар ч үсэн болор эрдэнэ маань хувьд бол тэмцээнийг тэргүүлэх магадлал өндөртэй байна. За гараанаас 66 тамирчин гарсан. За одоогийн байдлаар 64 болцсон байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр тамирчин техникийн саатлаас болж замаас гарсан асуудал гарсан байж магадгүй байна. Энэ яагаад гэхээр мэдээж хэрэг яг бодит засмал зам дээр урдж байгаа болон яг энэ байгаль урдж байгаа үед бол техник дугуй хагарах гэдэг техникийн саатал байдаг болоод энэ виртуал дугуйнд болоод энэ холболтын асуудлаас болж техникийн саатал гардаг. Интернет юм уу эсвэл тог цахилгаатай холбогдлолтой ийм эрсдэл гардаг учраас энэ хоёр тамирчин бол ямар ч байсан энэ замаас гарсан харагдаж байна. Одоо бол 64 тамирчин бол энэ замыг туулж явсан байна. За нэг үе бол манай тамирчид бол энэ виртуал ундад дугуйн төрлийн холболт интернет техник хангамжинд бол нэлээд туршлагатай болчихсон. Энэ удаа ингээд 4 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа учраас өөр ингэсэн интернетийн асуудал, холболтын асуудлыг бол шийдэх софт програм тал дээр бол тийм энэ виртуал дугуй маань жил ирэх тусам хүмүүс тамирчдын оролцоо нэмэгдснээр за өмнөх 2025 оны 26 оныхтой харьцуулахад бол 30%-аар бол тамирчид бол нэмэгдэж орсон байна гэдэг дүн статистик мэдээ гарсан байна. За 3 дугаар группыг бол одоо дэлгэцэн шууд дамжуулалтын баруун дэд болон 3 дугаар группыг бол харуулж байна. За энэ группт бол мастер английн тамирчид болон элит английн тамирчид, сонирхогч 40-оос дээш насны английн тамирчдын групп харагдаж байна. За бүгдээрээ хойтлон группүүд дээр очие. За одоо бол хөгжөөн дэмжигчдийн дасгалжуулагчдын цаг ирсэн байх гэж бодож байна. Хөгжөөн дэмжигчид бол одоо тамирчдаа маш сайн хэрэгтэй. Одоо хөгжөөн яах гэж энд ирсэн бэ? Хөгжөөн дэмжигчд ирж дэмжих гэж хүнээ. Одоо яг хүмүүсээс 36 минутын ажиллагаа явагдаад би яах гэж энд ирсэн бэ гэж бодол төрж явахт нь хөгжөөн дэмжигчд чи төрүүлэх гэж ирсэн юм аа гэд дэмжиж өгөх хэрэгтэй. За хөгжөөн дэмжигчд сайхан тамирчдаа дэмжиж нэг байр урьдчилаад медалийн өнгийг өөрчлөхийн төлөө одоо хөгжөөн дэмжигчдийн цаг нэг нь эхэлжээ. За тэр би тарахт хэлээгүй юу? Дэмжөөгүй юу наа тамирч чинь урагшаага. За та бүхэн харж байгаа бол та бүхний яг энэ дэмжиж хөгжөөн дэмжилтийн дараагаар тамирчдын маань эргүүлт яаж ихсэж байгааг та бүхэн харж байгаа баха. За тамирчид маань ямар урдан идэвчж байгааг та бүхэн харж байгаа бах. Тийм учраас тамирчдад ямар их хөгжөөн дэмжигчд хэрэгтэй вэ гэдгийг та бүхэн эндээс бас харж болно. Дугуй сэтгэл зүйн спорт. Энд хөгжөөн дэмжигчд одоо маш хэрэгтэй. За магадгүй энэ гадаа болдог 120-30 км-ийн тэмцээг та бүхэн дагаад явж чаддгүй машинаар дагдаг бол одоо бол яг дэлгэцээр хажууд нь амьд байгаа учраас амьд харилцаатай үзэж байгаа учраас та бүхэн одоо дэмжих бол бүрэн боломжтой. Энэ бол бас виртуал дугуйны давуу тал юм аа. Энэ давуу талыг ашиглана уу та бүхэн? За элит английн тамирчин ирэхэс харагдаж байна. Даваа самбуугийн ирэхэс.
За иргэсийн хувьд бол ерөнхийдөө төр хугацаанд дугуйгаа оргисон байж байгаа виртуал дугуйн төрөл дээр comeback буюу буцан эргэлт хийж байгаа болов гэж харж байна. Иргэс амжилт хүсье. Дугуйгаа унаарай. За түүний ард дээр өсвөрийн тамирчин Хүслэн. За Хүслэнгийн хувьд бол спортын сургуулийн сурдаг манай Иргэсийн хувьд бол энэ удаагийн виртуал тэмцээнд өөрийнхөө төрсөн дүү Ирмүнийг бас дагуулж ирсэн байгаа. Ганцаараа оролдог байсан бол одоо хоёулаа болж ирсэн байна. Дугуй спортоор буцаж эргэлт хийхдээ 2 жил дугуйгаа завсарж байгаад буцаж бас дугуй руугаа орж ирж байгаад баяр хүргье. Иргэстэй амжилт хүсье. За Ховлаа хаан клубын тамирчин үнэхээр сайхан Монгол нэртэй Ховлаа хаан клубын тамирчин бэлгүүн инженерийн бэлгүүн харагдаж байна. За инженерийн бэлгүүн тэмцээний амжилттай үргэлжлүүлж байгаа юм байна. За мөн Ховлаа хаан клубын хувьд бол бас түмэн нэмэр дасгалжуулагчтай Ховлаа хаан клуб Монголын бас шилдэг өсөлтөөр үзүүлдэг Сонгоархан клубын тамирчид өсвөр үеийн тамирчид маань бас дэлгэснээ шууд амжуулалтаар бас харагдаж байна. Алтан орчоор дасгалжуулагчтай Сонгоархан дүүргийн тамирчид сая дэлгэснээр харагдлаа. За энэ группт бол манай өсвөр ангиллын тамирчдын групп явж байгаа юм байна. Өсвөр ангиллын тамирчид дээр очиж өсвөр ангиллын тамирчидтай за Шидийн богд клубын тамирчин Намсраажав энд явж байгаа харагдаж байна. За өсвөр ангиллын тамирчид бол хэдгээр байранд орох нь хамаа ахгүй цагийн өрсөлдөөн өөрийн хувийн амжилтыг за тэнд уудагийн тамирчин гар өргөөд байна шүү. Шүүгчтэй очоорой. Уудагийн тамирчин гар өргөөд тэнд тэгэр тусцаа хэрэгтэй юм шиг байна шүү. За өсвөрийн тамирчдын группэнд бол явж байгаа юм байна. За өсвөрийн тамирчид бол одоо энд бол уралдаан үзүүлэх сонирхолтой групп бол энэ дотор явж байгаа юм байна. Сонгоархан дүүргийн тамирчин Батсуур, Төв аймгийн тамирчин Баясгалан Шидийн. За тийм байна. Уудаа клубын тамирчин аз жаргал техникээс адал гарсан манай шүүгч ингч яваад очсон байна. За харьцан гайгүй юм шиг байна. Уралдаанаа өргөжлүүлээ явж байгаа утгад. За дэлгэцнээ манай спортын мастер аз жаргал дэлгэцнээ харагч байна. Аз жаргал маань бол одоо 2 дугаар групп, 3 дугаар группт явж байгаа тийм. Тэмцээний ер нь бол энэ ч мастер ангиллын тамирчид болон элитийн тамирчид энэ дэлгэцнээ байгаа. Мастер 40 нэмэх ангиллын тамирчид нь бол 1 2 3 дугаар байрны бас сонирхолтой спринтер уралдаан болно. За магадгүй энэ талын зам учраас бол бас спринтийн уралдааныг сонирхолтой уралдаан болох гэж бодож байна. За аз жаргалын хувьд бол зөвлөхөд бол сайхан тисэж үлдчихэж байгаа л нэг огцон барай хийгээд ижлэгийн алтан медалийг булаах боломж бас байна. За энэ хоёрын өрсөлдөөн дундаас базар аригчаа бас хулгаалах бас нэг медаль хулгаална гэж яддаг шүү дээ. Байр хулгаална. За нэг ийм гоё өрсөлдөөн хувилбарууд бол их гоё харагдаад байна. Мастер ангиллын дунд бол маш сонирхолтой спринт болох хаа. Энд бол за эндээс харин хүмүүс хэн хол зайнаас спринт хийх вэ гэдэг нэг сонирхолтой санагдаж байна. За миний бодлоор бол адаа гараад зогцсон дээр юм шүү. За гараа зогтчихаа. Тэгээд бол за ижил мөрөн бас мэдээж хэрэг бас жигд явууртай бас хойноос нэх бах. За базар аригчаа ер нь бол гуруулаа жигдхэн. Яг хэн бэ гэдэг нь бол зүгээр тухайн нөхцөл байдал дээр л мэдэгдэх бах. Тэрнээс биш одоо бол яг ийм ээлт тийм давамгайсан байдлыг бол өчигдрийн уралдаанаас ч гэсэн мөнгө айхтар харагдаагүй. Тийм учраас бол энэ уралдаан бол энэ гурийн хувьд бол бас сонирхолтой. Энэ гурыг хэн спринт вэ гэдгийг харуулах юм уралдаан болох уу гэж таамаглаж байна. Эндээс бол одоо аз жаргалын өндөр темп энэ группийн өндөр темпийг бариулаад ер нь бол цогтос сунгаж уралдуулах ашигтай байх болов гэж би хараад байна л да. За магадгүй барай ирүүл жин хөнгөнтэй нөгөө хоёр нь жин хөнгөнтэй. За одоо энэ тамирчдын үзүүлэлтийг харъя. Тэгэхээр нөөж явж байна. Ер нь бол энэ явалтыг харсан чи жоохон нөөгөөд шүү. Ер нь килограмм тоног жоо хүч нэг 2.8-аас 3-ын хооронд яваад байна гэдэг маань энэ тамирчдын хувьд бол зүгээр нэг юм жигд явуурл болох гээд байна л да. Одоо энэ гаргаж байгаа хүчийг харахад бол 200 сая 40 30-аас нэг 40-ыг харагдаж, зарим нь 200-г барьж байгаа харагдаж. Тэгэхээр тамирчид маань бол яаж тэгэхээр
Үндсэндээ бол нэг урагшаа юу юугүй яваад очиж гэсэн бодол бол байхгүй. Хоорондоо нэг жоохон нөөцтэй байж байгаа төгсгөл рүүгээ үзчихье гэсэн юм байгаа бол гэж таамаглаж байна да. Та бүхэн харж байгаа бол хэрвээ тамирчин бол урагшаа довтлогоо хийж тасрыг гэж бодож байгаа бол тэр үлгэр жишээ болор эрдэн маань харуулсан тийм ээ. 1 кг-д оногдож байгаа хүч нь бол 10 гэдэг маань энэ бол зүгээр ойрын зайн 200 м-ийн спринт хийж байгаа дайны хүчийг бол гаргаж ирсэн. Тэгж урагшаа довтлогоо хийж за явал хэсэг гараанаас гараад бол хэсэг групптэй явж байгаад 3-аас 4 довтлогооны дараагаар бол ингээ ганцаараа гараа явчих шүү дээ. Яг нь бол хүчтэй 3-аас 4 довтлогоо одоо манай дугуйчдын хэлгээр бол 3-4 дугтарж өгөөл урагшаа гараа явчих чинь. Тэгээд яг үндсэндээ зайгаа бариад яг үндсэн яг хэмнэлтэд ороод үндсэн нэг 4.5-аас 5-ын хооронд 1 кг оногдох вата бариулаад тэгээд хөлний эргэлт бол нэг ойролцоогоор нэг 75-аас нэг 78-ын хооронд тэгээд нэг зүрхний зохилт бол нэг 170-аас 175-ын хооронд бариад манай болор эрдэнэ бол ингээд жигдэлчихэж байгаа байхгүй. Тэгээд бусад тамирчин бол тэр темпэд тисэж чадахгүй ингээд ардчихж байгаа. Энэ бол юу гэсэн үг гэхээр энэ ганцаарчсан явуултай тамирчны онцлог нь юу гэсэн энэ байдаг юм аа. Тэгэхээр болор эрдэнэ маань бол өөрийнхөө давуу талыг бас энэ дотроос харуулж өгч чадж байгаад нь баяр хүргье. Бас өөрийнхөө онцлогийг харуулж чадж байна. За одоо дэлгэцнээ бэлгүүн жаргал группийг тэргүүлсэн байр суурьтай 42 секундын алдагдaltaа. Ер нь бол түрүүний 36 байсан. 2 дугаар англи 2 дугаар байранд явж байгаа Батбаатараас бол секунд алдаад байгаа юм байна. За эндээс бол потенциалаар бол бэлгүүн жаргалаас урагшаага темп нэмээд болор эрдэнэ шиг бас өндөр темпийг гаргаад группийг идэвхжүүлээд оруулах бас бүрэн боломжтой л харагдаад байна. За энэ группэд бас урагшаага довтлохоо гарах нь. Энэ групп 3 дугаар групп 2 дугаар группээс 35 секунд. За базар арагчаа урагшаа довтлоо. За базар арагчаагийн довтлогоо. За ижтэй Азаа 2 араас нь дагаж байна. За тун сонирхолтой. За хойноос нь мастер английн 3 тамирчин донд докторцаа явагдаж байна. За Даштава хажуугаар нь бас зүрсэн довтлогоо хийж байна. Даштава килограмд оногдох хүч нь 6 бүхлийг харуулж байна. За араас нь базар арагчаа 6.8 7-г бариулж байна. За эндээс эхний 2 тамирчин бол тодорхой хэмжээний тасалт гаргаад секунд гарангийн тасалт гаргаад явж байна. Ижил мөрөн бол хойноос нь секундын зайтай. За ижил мөрөн хойноос нь нэгж байна. За энэ цагаан өмсгөлтэй яг хойноос нь задгаж очиж байгаа цагаан өмсгөлтэй тамирчин бол нэмээд байх хэрэгтэй. За одоо базар арагчаас дахиад довтлогоо хийж байна. Базар арагчаа цэнхэр өмсгөлтэй. Энэ мастер англи тамирчнууд бол маш сонирхол. За ижил мөрөн яваад очичлоо. Ижил мөрөн яваад. Базар арагчааны довтлогооны дунд аз жаргал хохирогч болж үлдлээ. Аз жаргалын үед бол үндсэндээ ингээд мастер английнхаа за 2 секунд өгөж харцаагүй гайг. За хойноос далгаад очиж байгаа юм байна. Тийм байна. Одоо 2 секундын зайтай. За 2 секундын зайтай нефтийн гарсан хурдараас нефтлэн гэж ярьдаг. Нефт гарвал бас их зүгээр байдаг. За ямар ч үсэн энэ 6 тамирчны дунд бол нэг биенийг хаяханд бол ер нь за дахиад довтлогоо ижил мөрөгөөс орж ирсэн үү? Базар агчаас орж ирсэн. За базар агч бол туйлын бас итгэвтэй. Зоригтой уралдаж байна. Бэлгүүн жаргал. За бэлгүүн жаргалаас довтлогоо ирж байгаа юм байна. Олон улсын хэмжээний мастер бэлгүүн жаргал урагшаа довтлогоо хийж байгаа юм байна. 6.1. За гайхамшигтай 4-5 энэ бас. За араас нь базар арагч аз жаргал Даштава ижил мөрөн халиун болт гэсэн эдгээр 6 тамирчин байгаа юм байна. За тамирчид бол нэг бол явуулах сонирхол том байна. Ер нь бол энэ дэстэ жинхэнэ хүчийг үзэж байна. За бэлгүүн жаргалын ард бол яг 5 тамирчин бол маш ойрхон ингээд явж байгаа харагдаж байна дэлгэцнээ. За ер нь бол тамирчид маань бол нэг урагш нь явуулах маш сонирхолтой байна тийм ээ. Ямар ч сонирхол алга. За сая бол уралдааны гоо итвэх оруулсан базар арагчдаа баяр хүргье. Бас бүгднийг сая итвэх оруулаад уралдааныг бас сонирхолтой байдалд оруулж байна. За бэлгүүн жаргал энэ группээс 1 секундын зай авсан байна. За мэдээж хэрэг мастерууд бол хоорондоо отолцоод бэлгүүн жаргал бол нэг өрсөлдөөнд орж ирэхгүй байгаа учраас нэг тоохгүй байх шиг байна тийм үү? Яг үнэ. За тэгээд энэ бэлгүүн жаргалтай хамт гарсан нь бол бас их давуу талыг олох учиртай учраас эдгээр ерөөсө гарахгүй л байна л да нэг гарах сонирхол алга. За магадгүй бэлгүүн жаргал жоохон урагшаа тасалсны араас нь
мөн атак хийгээд очих сонирхол маш өндөр байх шиг байна тамирчдын хувьд. За тэгэхээр нөгөө тамирчдсэндээ бодлыг уншаад байгаа болохоор явуулах сонирхолоос алгаа. За мастер английн тамирчдын дунд маш сонирхолтой өрсөлдөөн болох нь байна. Тамирчдын. За мөн базар арагчаа. За базар арагчаа бэлгүүний араас бэлгүүн жаргалаас яваад очихлоо. За энэ бол за ер нь мэдээж тамирчид бүр өөр гэсэн тооцоолтой тактиктэй оролцож байгаа. За мэдээж хэрэг эдгээр тамирчид маань ганцхан виртуалаар биш. Ер нь бол засмал замын төрөл болон уулын дугуйн төрөлтэй бол байн хоорондоо өрсөлдөгчдөг юм тамирчид. Тийм учраас энэ тамирчид маань бүтэн жил уралдсан, бүтэн 2-3 жил уралдсан учраас бие биенийхээ арга барилыг мэдсэн. Тэгээ төгсгөлд бол хин ямар товтлого хийх үү гэдгийг мэдж байгаа учраас тэрний эсрэг бас товтлогоонуудыг бас урьдчилан таамаглаж бас хийж байгаа хаа гэж тооцоолж байна. За одоо энэ группт бол хоёр ашигтай хүн ашиг сонирхолтой өндөгдгөр харагдаж байна. Нэгдүгээр харинд бол сонирхолтой ангилд уралж байгаа Даштавагийн хувьд урагшаа очоод Цэдийн иштер очих байх гэж бодож байна. Хоёрдугаар харинд явж байгаа Батбаатарыг бэлгүүн жаргал нөхөж очоод бас ашигтай хувилбар, медалийн өнгө өөрчлөгдөх хувилбарууд харагдаж байна. Сая хийлцээний дунд бас групп 46 секунд байсан бол 32 секунд болтлоо ойрцсон байгаа харагдаж байна. За базар агчаагаас мөн өндөр темпийн эргүүлэлт орж ирж байна. За базар агчаа хойд группээс 1 секунд гарангийн зайтай тасралт. За түүний ард дээрс Даштава энэ хоёр ч нэг клуб хариалгаж байна. За базар агчаагийн хувьд бол клубт хариалагдахгүй байгаа. Даштавагийн хувьд бол за Даштава урагшаага атак хийж гарлаа. Түүний араас базар агчаа. За ижил мөрөн аз жаргал. За энэ дөрвөн тамирчин бол урагшаага нэлээд идэвхтэй. Түүний ард дээр бэлгүүн жаргал 6 атакта. За энэ групп бол нэлээд өрсөлдөөнтэй, нэлээд олон атак араасаа орж ирсэн тамирчдын бол энэ группт яг 3 секундын алдагдaltaй бас манай энэ өсвөрийн тамирчин төгөлдөр яваан байна шүү дээ. За 4 секунд боллоо. За өсвөр насны эрэгтэй ангилалд бол тэргүүлж байгаа төгөлдөр Төв аймаг Төв уц клубын тамирчин. За энэ дээр бол уртлын групп уг нь ойрхон байна да. Ойрхон байна. Уг нь бол яваад очих болохоор харагдаж 2 секунд. За энэ бол очих юм байна. За юу яваад очих боломжтой харагдаж тийм ээ. Энэ бол очихоор харагдаж байна. За түүний ард дээр Андер саяхан энэ жил хаан клубын тамирчин эдийн ангилалд уралдаж байгаа. Халиун бол 10 секундын алдагдaltaй. За халиун бол их итвэх султай л уралдаж байна гэж хармаа. За ер нь бол за мэдээж групп нь бол харагдгаа байчлаа шүү дээ. Саяхан харагдчихсан. Одоо 10 секундын алдагт 14 секундын алдагдaltaй болоод эхэллээ. За ер нь бол бас тэдүүлэн бас уушаа явах сонирхолтой байгаа мó гэж харагдаад байна. 3.1 их 50 болцсон явж харагдаж байна. За бэлгүүний хувьд бол за Даштавагийн хувьд бол сонирхчдын эрэгтэй 41 ангилд уралдаж байгаа 3 дугаар группт явж байна. Цэдийн иш дээр очих хэрэгтэй байна тийм ээ. За Цэдийн иш хувьд бол манай найзад клубын тамирчин Цэдийн иш бол энэ виртуал дугуйн төрөлд бол төлөвлөдөн оролцоод байдаг боловч энэ жилээс бол их хүчтэй өрсөлдөгч болж шинэ өрсөлдөгч болж орж ирж байгаа юм байна. За Цэдийн шин довтлохоо Даштавагийн хувьд бол өчтөр бас мөнгө төрүүлсэн юм байна. Тэгэхээр энэ ангилдаа бас ер нь бол тэргүүлж яваа юм байна. За хойдлын групп 26 секундээс бол бас сая тайвшраад 31 секунд ба сая Цэдийн шин жижиг довтлохонд хоорондын за 4 секундээр холдож байна. За энэ группийг урьдчилсан Даштава бэлгүүн жаргалын хоёрын хувьд бол их ашигтай байх ёстой. За шууд амжилтын дэлгэцэн дээр бол Хувлын хаан клубын тамирчин Хүслэн бэлгүүн хоёр харагдаж байна. За өсвөр английн тамирчийг тэргүүлж байгаа төгөлдрийн хувьд бол Холон групп руу ороод ирчихсэн. 3 дугаар групп руу ирээд ирлээ тийм. Тэгэхээр 3 дугаар группт бол ороод ирлээ. За 3 дугаар групп бол маш сонирхолтой өрсөлдөөн. За мөн хоорондын зай ойртсон байх шүү. 40 хэдэн секунд болсон байсан. Одоо 31 секунд болсон байна. Тэгэхээр 3 дугаар группийн саяны өрсөлдөөн бол урагшаа 2 дугаар групп руу ямар хурдан шахаж байгаа вэ гэдгийг харуулж байна. За 3 дугаар групп бол яг саяны байдлаар нэг хэд хэдэн довтлогоо хийчихэд бол 2 дугаар групп руу яваад очих бүрэн боломжтой. За Дагсан базар агчаагийн довтлогоо орж ирлээ. 8.29
За 496 түүний араас төгөлдөр ижил мөрөн Базар агчаагийн тоглоо үргэлжилсээр байна. За Даштава Базар агч хоёр урагшаа нэлээд сайн гараад ирлээ. 1 секунд, 2 секунд, 3 секундын хожилтой боллоо. Даштавагийн довтлооны араас Базар агчаагийн араас ижил мөрөнгийн араас бэлгүүн жаргал, аз жаргал гэсэн төгөлдөр гэсэн байрал дээр явж байгаа юм байна. За Даштава жоо зай авчлаа. Араас нь за ямар ч гэсэн мастерууд бол хоорондоо ижил мөрөн бол Базар агчааг бол урагш нь явуулахгүй байл гэж байна үндсэндээ бол. Энэ дундаас сугарч гарна гэдэг бол туйлын хэцүү. Тэгвэл сугарч гарах л за дэлгэснээ бол яг мастерууд маань харагдаж байна. За яг цэгэр өмсгөлтэй Базар агчааг хажууд байгаа цагаан өмсгөлтэй ижил мөрөн. За улбар шар өмсгөлтэй аз жаргал 3 бол ингээд хоорондоо маш ойрхон явж байна. За Даштава дээр яваад очичлоо. За энд бол мастер английн 1 2 3 за урагшаа олон улсын хэмжээний мастер бэлгүүн жаргал баг зэргийн зай авсан байна. Хойноос бол нэхэж орж ирээд яг группээс за хойноос нь Базар агч байна. Базар агч өөр бэлгүүн жаргалыг явуулахгүй. Даштава байна. Тийм. Даштава явж байна. Даштава бол өнөөдөр сайн идэвхтэй уралдаж байна. Сонирхолтой уралдаа үзүүлж байна. Үзэгчтэй бол гоё уралдааныг үзүүлж чадж байна. Уралдааныг үзүүлж чадж байгаа баг тамирчтай баяр хүргэе. За Даштава мөн довтлоо 9.2 үнэхээр гайхамшигтай хүчийг гаргаж байна. За Даштава бол маш идэвхтэй уралж байна. Уралдааны идэвхийг аваад араас нь Базар агчааг араас бэлгүүн жаргалын араас ижил мөрөн аз жаргал төгөлдөр гэсэн байрал дээр харагдаж байна. За Даштава бол ерөөсөө урагшаа довтлогоо хийх гээд тасрах орлого хийх гээд үзээд За байна. секундын тасалт бол гаргачихсан байна одоогийн байдлаар. За арын тамирчид бол нөхөд ороод ирж байна. За энэ сая хийлцэн дундаас төгөлдөр мултарч штэ. Энэ группээс энэ ширүүн довтлогоноос бол өсвөрийн тамирчин төгөлдөр бол энэ группээс мултарч. За төгөлдрийн хувьд ч гэсэндээ одоо энэ дээр бас ах нартайгаа уралж байгааг ойлгож байгаа боловч бас уралдаан тэмцлийг үзүүлэх хэрэгтэй. За энэ холбол салчуу яагаад тэг болчихв? За энэ төгөлдрийн холбол салсан уу яав юу болов? Үзүүлэлт гарахаа байсан байна. За шүүгч дасгалжуулагч шүүрээр очоорой. За харамсалтай байна. За харамсалтай нэг виртуал дугуй онцлог маань одоо яг энэ. За мэдээж хэрэг дугуй хагарах, дугуйнаас унах тийм эрсдэл энэ төрлийн дугуй төрлөөр байхгүй боловч захиргааны холболт, интернетийн холболтоос болж тухайн тамирчны бас замаас гарах, за мөн явж байгаа группээсээ хоцрох бас нэг иймэрхүү асуудал гардаг. За мөн магадгүй сая нэг холболтын асуудал, интернетийн асуудал болсон болоо да. Тамирчин маань уг нь идэвхтэй ажиллаад байдаг. За яг энэ дэлгэцнээ бол тухайн тамирчны үзүүлэлтийг гаргаж ирэхгүй тэгэлж байгаа асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ интернетийн асуудал байж магадгүй тийм. За сая буцаад ороод ирэх шиг боллоо. Одоо үзүүлэлт нь бол хэвийн заагаад явж байна. За болор эрдэнэ бол ихтгэл төгс тэргүүлсэн хэвээр. За бол ерөнхийдөө килограмм донод хүч бол 4.6 барьчихсан байж түрүүний бол явж исэн хурд бол хэвээрээ хадгалагдаад явж штэ тийм ээ. Одоо тийм. Яг юм ганцаарчсан явуултаа ийм жигж ажиллагаатай тамирчин бол ерөөсөө темпийг ерөөсөө унгаадаг. Темпийг маш сайн барьж чаддаг. Хэмнэлээ ерөөсөө алддаггүй гэсэн үг. Тийм ч утгаараа одоо та бүхэн анзаарж байгаа бол групп хоорондоос улам зай аваад байгаа. Ягаад гэхээр тухайн тамирчин маань яг нэг жиг темпийг бариулаад яг өндөр темпээр бариа явж чаддаг. За одоо анзаарж байгаа бол олон тамирчин явж байгаа групп бол нэг урагшаа өндөр довтлогоо хийгээд хойшоо татаад байгаа. Ингээд ийм урагшаа хойшоо ийм хэлбэлзэл үүсгээд эхлэнгүүт тухайн тамирчдын ядрал маш өндөр явагдаад за мөн тэрнээс улбалаа тамирчид маань темпийг маш их алддаг. Яг одоо ийм төр зураг харагдж байна. Одоо жишээлбэл Болор эрдэнэ бол одоо бол 2 дугаар группээс минут 20 секундын хожоотой минут 30 секунд болсон байна баг. Юуны 3 дугаар группээс бол минут 30 секундын хожоотой болсон байна. Тэгэхээр бол энэ Болор эрдэнэ хувьд бол ямар гой доктортой ажиллаж чадж байгаа вэ эндээс харагдаж байна. За 2 дугаар групп бол үндсэндээ 3 дугаар группт бол баригдаж байна. 23 секунд болоод ойртсон байна. За саяны өндөр довтлогоонууд донд бол 3 дугаар группт явагдаж байгаа элит ангилд орж байгаа бэлгүүн жаргал Даштава хоёрыг бол их ашигтай хувилбар харагдаж байна. За үндсэндээ бэлгүүн жаргалын хувьд бол маш өөр английн тамирчдын өрсөлдөөн дундаас урагшаага бас нэлээд секунд хожиж байна. За магадгүй Батбаатарыг гүйцээд мөнгөн медаль дээр буух бол боломж бол бэлгэн жаргалууд бол бүрэн харагдаж байна.
За дэлгэцнээ бол 3 дугаар группт бол 4 тамирчин харагдаж байна. За мастер английн тамирчин ад жаргал бол ерөнхийдөө группээс үлдсэн байна. За ад жаргалын хувьд бол ерөнхийдөө килограмм дундагч 2 3 руу орж ирээд 1-2-ын тамирчин араас нь баяртай хэмээн үлдэж байна да. За амжилт хүсье. За одоо мастер английн тамирчдын 1-2 дугаар байр. Сонирхолтой английн тамирчин 1-2 дугаар байрын дунд ширүүн За хоёулаа хойтлын группүүдийг сонирхъя те. Хойтлын групп бол нэг эмэгтэй английн тамирчтай бас дэлгэцнээ хэдүүлээд харуулъя. За энд мөн мастер англи сонирхчтой эрэгтэй, сонирхчтой эмэгтэй английн тамирчид бас мөн хойно бас өрсөлдөөнийг бас үзүүлж байгаа. Тэгэхээр энэ тамирчтай бас хэдүүлээ. За эмэгтэй английн тамирчид очие. За миний бодлоор бол уян сайн уулын дугаа ил клубын тамирч уян сайн төрүүлж байгаа болов гэж бодож байна. За түүний ард дээр өсвөрийн эмэгтэй английн тамирчин Нанди Эрдэнэ төрүүлж байгаа болов гэд таамаг дэвшүүлж байна. За энэ шүүгчдийн мэдээгээр гарах учиртай шүү. За эмэгтэй ангил Ц хулан явж байгаа харагдаж байна. За наран жаргал бас эмэгтэй английн тамирчин харагдаж байгаа болов гэж бодож байна. Түүний ард дээр Эрдэнэ чимэг эмэгтэй английн тамирчин явж байна. Түүний ард дээр уран чимэг Янжин там гэсэн эмэгтэй английн тамирчид маань бас явж байгаа юм байна. За мастер 50 нэмэх английн тамирчид дээр очие. За Бат2 явж байгаа харагдаж байна. За тэргүүн байранд бол инх удах явж байсан түр харагдаж байна. Хошоод клубын тамирчин байрлалын хувьд бол ноцтой өөрчлөлт ороогүй болов гэж бодож байна. За мастер 50 нэмэх ангилт. За инх төр уул нөчтөр оролцсон боловч бас харамсалтай нь холболсаас нь барианд ороогүй. За мастер 50 нэмэх ангилт бол 4 хүн нэмэх ангилт бол Бат2, инх төр, анх 2, инх хот гэсэн хүн бүртгүүлснээс анх 2 тэмцээнд орж иж амжсангүй. Инх хот хэлснээ харагдаж байна. За нэгдүгээр байранд бол инх төр явж явах ёстой юм байна. За инх төр дээр очив бүгдээрээ. Өгөөгүй.
За тэргүүлж байгаа тамирчдын хувьд бол тодорхой онцгийн байрлалын өөрчлөлт ороогүй харагдаж байна. Болор эрдэнэ урд адил тэргүүлсээр түүний ар дээр Цэдэн гиш Батбаатар нар явж байгаа бол түүний ард дээр Бэлгүн жаргал, Ижил мөрөн, Даштава, Базар агч гэсэн групп явж байгаа учиртай. За Бэлгүн жаргалын хувьд бол барайнд ороход бол ерөнхийдөө 3 км гарангийн зай үлдсэн байна. За манай олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ маань удахгүй километрийн дараа барайд орох нэ. Нийт 44 км замыг туусан байна. За манай Болор Эрдэнэ маань хувьд 700 м үлджээ барайд ороход 700 м үлдсэн байна. За 2 дугаар группээс минут 14 секундын хожоотойгоор тэмцээнийг итгэл төгс хошуучилж байна. За магадгүй дараа жилийн элит тамирчдын хувьд бэлтгэл бол За дэлгэцэндээ харагдаж байна манай Болор Эрдэнэ хувьд бол шууд амжуулалтаар харагдаж байна. Яг яаж хэрхэн ажиллаж байгаа нэг номертой Catco Racing Team олон улсын хэмжээний мастер Болор Эрдэнэ. за Болор эрдэнэ баруун гараа өргөөд мэдлэгээ дэвшүүлнэ үү? За Болор эрдэнэ дэлгэцэн дээр харагдаж байна. За манай нэг номертой 2026 оны нэгдсэн холбооны улсын аварга шалруулах тэмцээний виртуал дугуйн хошоо аварга болж байгаа наа. За нийтдээ 4 жил дараалж авраг болж байна. Үнэхээр дараа жил за барай Болор эрдэнэ барай. Болор Эрдэнэ хувьд 200 м. За Болор эрдэнэ За та бүхэн дэлгэцнээ харж байна. Спред хийж байна. За бас ганцаараа гэсэндээ бас мөр төгсгөлрөө өндөр баат гарах. Та бүхэн гайхамшигтай. Йоо, мянган бариулж штэ. За 1000 ваттыг за Болор Эрдэнэ маань гаруулж барьж харууллаа. За энэ килограмм тоногж байгаа хүч нь 13. За баяр хүргье. Барайд ороод ирлээ. За энэ хүү Монголын спортын наадам 2026 оны виртуал ундаг дугуйн төрлийн холон зайн уралдаанд 45 км-ийн уралдаанд олон улсын хэмжээний мастер Болор эрдэнэ аваргын алтан медалийг хүртлээ. Баяр хүргэе. Та бүхэн анзаарж байгаа бол дэлгэцнээ Болор Эрдэнэ маань шар зам зөмсөд эхэллээ. Сая дэлгэцнээ цагаан зам зөмсөжсэн бол барайд орсны дараагаар шар зам зөмсөд лидерийн шар замд авар боллоо. Баяр хүргэе Болор Эрдэнэ. За виртуал бол үнэхээр хурдан шуурхай ажиллаж чинь дугуйн дээрээс нь шар самсын өмсүүлчихдэг юм байна. Баярлалаа виртуалынхандаа бас. Баяушийнхандаа маш их баярлалаа. Үнэхээр хурдан шуурхай ажиллаж чадаж байна. Ерөөсөө нүд эрмхийн зур шар самцыг хизээнж гардуулчихв. Тэгээ манай спортын онцлог бол мэдээж хэрэг өмсгөлөөр гойдог тий. За ер нь бол тухайн тамирчны аваргыг за дараагийн бараа дараагийн барай. За энэ бол англид нь өөр оловчиг бол мөн дугуйчд бол барай хийн. Catco Racing Team клубын тамирчин Батбаатар Цэдэн гиш өрөөнд барай оллоо. Батбаатар 600 Батбаатар Цэдэн хаана байна? Батбаатар Цэдэн. За Батбаатар Catco Racing Team Батбаатар орж ирж байна. Барайд орох юм байна. За баяр хүргэе. Батбаатар инхүү Монголын спортын наадам 2026 оны мөнгөн медалийн боллыг хангалаа. Баяр хүргэе. За хошоо мөнгөн медаль авч байгаа байна. За түүний араас сонирхогч ангид уралдсан манай найзад клубын тамирчин Цэдэн гиш инхүү Монголын спортын наадам 2026 оны аваргын алтан медалийн боллыг хангажээ. Баяр хүргэе. За Цэдэн гиштэй баяр хүргэе. За 3 дугаар групп. За 3 дугаар групп маань за энэ 3 дугаар группын хооронд бол Ижил мөрөн Базар агчийн хоёрын хооронд бол сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх ёстой байсан. За очие бүгдээрээ. За энэ хоёр маань бас барайд орчих шиг боллоо шүү дээ, тийм үү? за энэ хоёрын хувьд бол бас барайнд орчлоо. Энэ хал зам дээр Мастер Англид Ижил мөрөн орсон байна. Мастер Англид бол Ижил мөрөн орсон юм байна. Уучлаарай барай оруулж чадсангүй. Урд урдын тамирч бол маш хурдтай орсон учраас за 2 дугаар хайранд бол Базар агч оржээ. За иймхүү 2000 Монголын спортын наадам 2026 элит ангилд олон улсын хэмжээний мастер Бэлгүн жаргал 3 дугаар байрыг эзэлсэн байна. За Даштавагийн хувьд бол иймхүү мөнгөн медалийн болцыг хангаж байгаа юм байна. Улаанбаатар нийгэмдгийн тамирчин Даштава. За Базар агчаагийн хувьд бол мастер ангилд бол мөнгөн медалийн болцыг хангасан байна. За ингээд дараагийн английн тамирчид явж ирсэн аз жаргалын хувьд бол техникийн садлах гаруй явна. Бүр хойно 11-р байр дээр явж байна. За одоо үндсэндээ бол барайд ороход 900 м авцаа үлдэж байна. Тэгэхээр аз жаргалын хувьд техникийн садлах гарсан болоо да. Эсвэл бол яв.
За элит ангиллын 4-5 дугаар ангиллын тамирчид бол эндээс харагдаж байна тийм ээ. Тийм байна. За одоо бариа ороход бол ерөнхийдөө 500 м-ийн зай болсон. За эрхэс халиун бол тойрын орондох бариаг харъя. За эрхэс урагшаага довтолж байна. Түүний ард халиун бол за дугуйчдын бол бичигдээгүй хувь. За энэ хоёрын хооронд бариа боллоо. За эрхэс халиун бол. За бариа ороход Халиун 200 м үлдсэн байна. За эрхэс халиун бол зөрлөө. Эрхэс 12. за эрхэс бариад бариад орж 100 м үлдлээ. Эрхэс Батбаатар хоёрын дунд бариа болсон байна шүү дээ, тийм үү? За тийм байна. Халиун бол үлдсэн байна. За За. Батбаатар инхүү энэ удаагийн Мастер английн уралдаанд бол ингээд хүрэл медаль бол сангаж байгаа мó. тийм байна. Аз жаргал ингээд хүрэл медаль алдчихж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Ад жаргалын хувьд бол техникийн саадлага. Тийм одоо чинь үндсэндээ барианд ороход 300 м үлдсэн байна шүү дээ ад жаргалын хувьд бол. 100 м. За ад жаргал одоо энэ ч тийм байна. Ер нь бол нэг техникийн саадлага руу. За Цэдиш бол мастер английн уралдаанд орж байгаа юм байна. За тэгэхээр нөгөө түрүүний битэрий ярьсан юугаар бол өөрчлөлт орж байгаа юм байна шүү. Энэ жил мастер английн уралдаанд орсон. Шинэ мастер английн уралдаанд орж уралдаж байгаа юм байна шүү. За бас энд тайлбарлахад Цэдэн гиш маань сонирхолтой ангилд оруулж байгаа. Энэчнээс мастер ангилд оруулж байгаа учраас сая бол үндсэндээ ингээд мастер ангилдаа тэргүүлж байгаа юм биш үү үзэгчтэй. А 2 дугаар харинд ижил мөрөн 3 дугаар харинд. За энэ манай Базар агч орж байгаа юм сонирхолтой байна. ангиллаас спортын зэрэг авсан тамирчид маань шууд мастер ангиллаар дэвшиж байгаа. Тэгээд зарим тохиолдолд бид хоёрт бас мэдээлэл дутагаас болж бас хүмүүсээ бас ганц хоёр буруу зарлах асуудал гарч иж магадгүй шүү, хөлцөл өчөө. Үзэгчдээсээ төмөнтэй хөлцөл өчье. Сая ерөнхий шүүгчийн залруулгаар бас залрууллаа. За уучлаарай. Шууд дамжуулалтын үеэр жижигхэн юм алдаа гарахыг та бүхэн уулчилж өршөөнгүй. За дараагийн английн тамирчид барианд орсоор байна. За мастер английн тамирчин дотроос аваргын алтан медаль, Монголын спортын наадам 2026 аваргын алтан медалийг инх төр эзэлсэн байна. За баяр хүргэе. Өчтөрийн хувьд бол техникийн саадлахаараа тун харамсалтай зүйл тохиолдсон бол энэ удаагийн тэмцээнд 2026 оны аваргын алтан медаль. За миний санджаагаар бол улсын аваргын энэхүү медалийг 2 дахь удаага ингээд хөвтөж байгаа болов уу гэж бодож байна. Би алдаагүй санаж байгаа бол за одоо эмэгтэй английн тамирчид барианд өсвөр английн тамирчид бол барианд орсноор бол тэмцээн өндөрлөх учиртай байгаа. За өсвөр английн тамирчид бол бас барианд орсон харагдаж байна. Сая бариа хийж байгаа хооронд танилцуулга явж байгаа хооронд бол өсвөр английн тамирчид бол За энэ удаагийн 2026 оны виртуал дугуй улсын аварга шалралт тэмцээн маань талын уралдаанаараа их онцлог болж байгаа. Тийм учраас за энэ тамирчид хоорондод бол маш их өрсөлдөөнтэй спринтүүд гарч ирж байгаа болохоор хоорондын зам маш ойрхон байгаа учраас яг тайлбарлагч бид хоёрын зүгээс бол бас яг амжиж тайлбарлаж чадахгүй, тамирчдаа бас яг хэлж чадахгүй харамсалтай юм тохиолдол гарч ий тийм ээ. маш хурдтай барианд орж ийн. Ерөөс ар араасаа Тамирчид хоорондын ялгаа бол ерөөсө дойлор хэмжигдэж барианд орж ирж байна. гайхамшигтай байна. Монголын виртуал дугуй үнэхээр бас дэлхийн түвшинд хүрхий зуралдааныг үзүүлж, хүрхий үзүүлэлтийг үзүүлж байгаад бас хараа суугад бол үнэхээр сайхан байна. За одоо эмэгтэй английн тамирчид нар хоёлоо очиж амжих нь уу яах нь? За гараанаас нийт 66 тамирчин гараанаас гарсан боловч за техникийн саадлаас хойш 4 тамирчин замаас гарсан байна. За одоогийн байдлаар
28 тамирчин замаа дуусгаж орж ирсэн байна. За их удах барианд орж байгаа дүр харагдаж байна. За энэ ч за 450. За хойноос нь Баясгалан Төв аймаг. За хойноос нь 100 м 100 м 100 үлдлээ Баясгалан 100 үлдлээ Баясгалан. За бариа үзье. Бариаг үзүүлээ үзэгч. За 500 ватт 440 450-аар орж ирж байна. За баяр хүргэе. За тамирчид маань Зандан Улаанбаатар нэгэн клубын тамирчин Зандан барианд орж байгаа харагдаж байна. За түүний ард дээр Төвшинбаяр бариа. За Төвшинбаярын бариаг бүгдээрээ харцгаая. За бослоо тамирчин 10 11 хүргэе. 600 9.6 бари 5.7. За барианд орлоо. За Насанбат туудаа клубын тамирчин Насанбат барианд орж ирж байна. За Мөнгөн хигээс клубээс төлөвлөн оролцож байгаа Батбаяр барианд ороход 500 м үлдсэн байна. За хэдхэн мөчийн дараа Батбаяр бол барианд орох юм байна. За Батбаярын бариаг бас сонирхцгаая бүгдээрээ. За бариа 400 м-ийн зай үлдсэн байна. Үлдэж байгаа тамирчдаа баяр хүргэе. За Батбаярын бариа 200 м. За бариа Батбаяр харагдаж байна. Бариа. За бариа болоогүй шүү. Дахиад 100 м дутуу шүү цаана. За ингээд орох. За элит ангиллын эмэгтэй тамирчид дээр очие. За энэ сонирхолтой. За эмэгтэй ангил руугаа очиё. За эмэгтэй ангилд маань за 900 м үлдсэн байна. За алтан медалийн төлөө Алдар спорт хорооны тамирчин Инхма. За мөн уян наран хоорондоо өрсөлдөхнэ. За үндсэндээ тамирчдад 800 м үлдсэн байна. За эмэгтэй тамирчдын спринтийг одоо хэдхэн мөчийн дараа харъя. За энэ хоёр тамирчдын хооронд бол маш сонирхолтой спринт болох нэ. Аварга алтан медалийн төлөө элит англид За одоогийн байдлаар Инхма уян гэсэн хоёр тамирчид 600 м үлдсэн байна. Сүүлийн 300 м-т хийдэг юм да. За Инхмад болон уянгад нартай амжилт хүсье. За Инхмагийн хувьд бол за Инхма бол хар ногоон өмсгөлтэй юм байна. За уянгагийн хувьд бол Хар шар өмсгөлтэй юм хар байна. шар өмсгөлтэй юм байна. За хоёрдугаар байрал дээр уянга, нэгдүгээр байрал дээр одоо Инхма явж байгаа юм байна. За энэ хоёр тамирчин маань 400 м үлдлээ. За 400 м. За энэ хоёр за уянг хийлээ. Уянгагийн довтлохоор орж ирлээ. За Инхма араас нь даглаа. Уянг довтлоо. За Инхма 300 м. За 300 м үлдлээ. бариа болоогүй. 200 м болоогүй. Инхма явж байна. 200 м үлдлээ. Явж байна. Араас нь залгаад ирлээ. Инхма залгаад ирлээ. За шоо. За үзэгчд дэмжээдэг 100 м үлдлээ. За Инхма хажуугаар нь гараад ирлээ. Яа. За Яста сайхан уралдаан үзлээ. за маш сонирхолтой бариа үзүүлсэн хоёр тамирчтай баяр хүргэе. За одоо бариа орж ирж шүү наа чинь. Үзэгчтэй. За баяр хүргэе. Бариа нь болоог байгаа та хоёр дөрүлөө болцсон байна шүү дээ. Чи одоо За Инхма бол бариа орсон байна. За хэд холоос игээд хоёр тамирчин маань барианы нан жоо гацчих шиг байна тий. энэ бас нөгөө нэг наатын нөгөө нэг ийм самбрыг энэ манай тамирчид бас бариа гэж андуурж байгаа тохиолдол байна. Ер нь бол барианд орсны дараа бол урд дээр дэлгэц бууж ирээд дүм мэдээ харагдаж яадаг. Тэр үед бол бариа орсон тооцдог. Гэтэ бас дараагийн тэмцээтэй тамирчид бол энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй байна шүү. За одоогийн байдлаар 43 тамирчин барианд орж иржээ. 62 тамирчнаас 43 тамирчин. За Род Монгол клубын тамирчин Мөнхчингийн бариаг харцгаая. За Мөнхчин бариа үзүүлэхгүй юу? 50 орж ирэх үү? Сонирн байна. За 50 орж ирэх сколбрийг сонгож байгаа юм байна. За Батбаяр барианд орж ирлээ.
За 1.4 Хурд Эрдэнэт клубын тамирчин хамгийн залуу тамирчин энэ жил 15 сая өрсөн тамирчин Амирлан амжилттай замаа тусгаад барайнд орж ирж байна. За Амирлангийн барай 1.3. За нэг байна. За одоо дэлгэцнээ Хурд Эрдэнэт Ондод гон клубын тамирчин Амирлан барайд ороход 700 м үлдсэн байна. За Амирлангийн барайг хийж байгаа байна. За 400 м зай үлдсэн байна. Барай харагдаж байна. За тамирчид анзаарч байвал барай нь тод ногоон бичгтэй дээрээ архтайг бол барай гэж харна. Манай тамирчид бол шаард гэсэн. Тий. Тамирчид бас том үндсэн том дэлгэц рүү харах юм бол зүүн дээд болон яг барайнд орж ирсэн тамирчдын яг эзэлсэн байр бол ингээд цагийн амжилт гарч ирж байгаа. Энэ амжилт нь гарч ирээгүй бүртгээгүй байгаа бол барай болоогүй байна гэж ойлгох юм шүү. Тийм учраас холоос спринт хийж байгаа тамирчид маань за 100 м-ийн зай үлдсэн байна. Яг наадны саяны цагаан хаалгыг хараад сая хоёр эдийн тамирчид маань болчих шиг болсон тийм байлаа. Тэгж явах алдаа гарчлаа сая. За Амирлангийн барай килограмм ондохч 10.7 10.7 10.7-г бариулж байна. 10.7 10.7 9.6 9.1 8.1 за иймэрхүү барайнд орлоо. За одоо сонирхогч эмэгтэй английн тамирчдын алтан медаль хэдийн мөчийн дараа тодорхой учиртай. За мөнгө сэргэлэн намат клубын тамирчин мөнгө сэргэлэн барайнд орлоо. За Road Монгол клубын тамирчин сугар агчаа барайнд орж байгаа харагдаж байна. За эмэгтэй сонирхолтой английн тамирчин уян сайн сонирхолтой ангилыг тэргүүлж байгаа байна. Түүний барайг харъя 7.8 7.9 100 м үлдсэн байна. 7.9 7.7 7.6 7.5 100 м-ийн зай үлдлээ. За хоёрдугаар байранд Удаа клубын тамирчин хулан явж байгаа юм байна. Хоёрдугаар байранд. Ийхүү Монголын спортын наадам 2026 оны виртуал ундаг дүгэн төрөл 20 холын зай 45 км-ийн уралдаанд сонирхогч эмэгтэй англид аваргын алтан медалийг хүртлээ. Түүнд баяр хүргэе. Уян сайн. За дараа жил дахин аварга болоорой гэж хүсэн өрөөй. За түүний ард дээр за хоёрдугаар дугуун аялал клубын тамирчин хулан барайнд ороход 700 м үлдсэн байгаа юм байна. За хулангийн хувьд бол их тайван явж байна. 600 м үлдлээ. За ингээд орж байгаа юм байна. За Нандин Эрдэнэ өсвөрийн эмэгтэй ангилд уралдаж байгаа Нандин Эрдэнэ орж байгаа харагдаж байна. За энэ удаа Наран Жаргал бол сая шүүгчнээс элит ангил руу орж байгаа юм байна. Тэгэхээр одоо
За дэлгэцнээ Саруулт уяа дугуйтай дахин клубын тамирчин Саруулт уяа явж харагдаж байна. За ийхүү Монголын спортын наадам 2026 тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөг тийшээгээ хандаж байна. Сүүлийн хэдэн тамирчин барайнд орсноор ийхүү тэмцээн өндөрлөг учиртай. За, Нандин Эрдэнэ барайнд ороогүй байгаа шүү. Яваарай. Яагаад тэг болчихв? Нандин Эрдэнэ яваарай. Өсвөрийн эмэгтэй ангидын тамирчид бол одоо үндсэндээ За барайд орох наагалын интернетийн холболтоос болж тамирчдын энэ үзүүлэлтүүд унаадах шиг байна. За Нандин Эрдэнэ бол одоогийн байдлаар яг өсвөрийн эмэгтэй ангиллаа тэргүүлж байгаа. Яг барайны өмнө бол яг холболтон сая салж яг үзүүлэлт нь бол тэгэлж байгаа гэж. За тамир буцаад холбогдчихэ. Килограмм ватт нь 5.6 гаргаж जैन 400 ватт. Шөө 6.2 6.5 6. Бари 6-аг бари. Тамирчин маань ними. За, ингээ барайнд орж байгаа юм байна. Ийхүү Монголын спортын наадам 2026 өсвөрийн эмэгтэй ангидын тамирчдын алтан медалийг ийхүү Төв ургац клубын тамирчин Нандин Эрдэнэ хүртэж байна. Түүнд баяр хүргье. За тэрний ард дээр Амин Эрдэнэ явсан байна. 2 дугаар байранд Амин Эрдэнэ. За Амин Эрдэнэ хувьд 700 м үлдсэн байна. Барайнд ороход 700 м. Өсвөрийн ангиллын 2 дугаар байрны тамирчин Амин Эрдэнэ 600 м үлдлээ. За дээр нь нэмж хэлэхэд Битэрийн зарлж байгаа дүм мэдээ бол лавийн юм дээр зарлж байгаа учраас эцсийн дүм мэдээ бол шүүгчтэй. За ерөнхий хяналтын шүүгчнэр маань тухайн тамирчдын үзүүлэлтийг хараад за нэр жин болон техникийн үзүүлэлтийг шалгаж нягтлсны дараагаар дүн аль бие усаар гарах байгаа. За та бүгд аль бие усны дүм мэдээг бас бүлээж танилцсан уу? Манай шүүгчд бол хяналтын шүүгчнэр болон сая тамирчдын ерөнхий үзүүлэлт тамирчдын тохиргоо өдрийг бол шалгаж байгаа, техникийн үзүүлэлтийг шалгаж байгаа. Түүний дараа багтцсны дараа бол аль бие усны дүм мэдээ гарах учиртай байдаг. За ийхүү өсвөрийн эмэгтэй ангиллын тамирчин Амин Эрдэнэ барайнд орж байгаа харагдаж байна. За Эрдэнэ чимэг барайнд орж байна. За ийхүү англитай хүрэл медалийн болцол хангаж гинөө гэж харж байна. За ийхүү Монголын спортын наадам 2026 2 дахь өдрөө амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөж байна. Энэ удаа 45 км уралдсан 66 тамирчин барайнаас гарсан. За одоогийн байдлаар 62 тамирчин барайнд орсон байна. За шүүгчнэр болон хяналтын шүүгчнэр хяналтын хийж дуусны дараа аль бие усны байрын дүн батгаажж хэдхэн мөчийн дараа гарах учиртай. За шагналын үйл ажиллагаа гардуулагдсны дараа та бүхэн дугуйн суурь болон техник тоног төрөмжөө сэгцэлж болох бах. За хамгийн сүүлийн тамирчин барайнд орох та бүхэн төр зурнаа тэмцээний зам дээр илүүтэй хөдөлгөөн хийх байхыг хүсэж байна. Барайнд орох гэж байгаа тамирчтай хүндэтгэнэ үү?
Дугуунаас буусан тамирчид тэмцээний талбайг ороход тэмцээний талбайн гадна талдаа гарч зогсоорой. За 300 метрийн дараа Жамбулд орж хийн уран чимэг барайнд ороход ойртож байна. 300 м үлдсэн байна. За энэхүү Монголын спортын наадам 2026 виртуал ундуулагын төрлийн тэмцээн энэхүү амжилттай сайхан зохион байгуулагдаж 2 дахь өдрөө хон тэмцээнийг энэхүү өндөрлөж байна. Хэдхэн мөчийн дараа шагналын үйл ажиллагаа болох учиртай. За тамирчид шагналын үйл ажиллагаанд бэлдэнэ. За барайнд тамирчид орж ирсээр байна. За энэхүү тэмцээний лайвыг үзэн сонирхсан та бүхэнд баярлалаа. Дараа жилийн тэмцээнээр иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.